Би та бүхэндээ энэ удаагийн хичээлээр мэлхий загвартай чихний ноосон даруулга хос зүүгээр хэрхэн нэхийг заах гэж байна. За тэгээд хичээлдээ орохоос өмнө юу хэрэг болохыг танилцуулъя. Эхлээд мэлхийн ногоон өнгөтэй утас хэрэгтэй. За энэ нь болохоор 50-аас 60 грамм орно. За миний сонгосон утас болохоор Naco гэх турк брендийн Vega гэсэн утсаагаа. За энэ утас маань болохоор 100% премиум акрилик буюу нөгөө хиймэл ноосон утас, акрил утас байгаа. За тэгээд нэхэх зүүнээ арзмаар нь 4-5 мм-ийн зүү хос зүүгээр нэхтэй. Зүүгээр нэхнэ. За тэгээд бүдүүн нарийнаараа бол нэг иймэрхүү. За сонгож авсан зүүний номер маань болохоор 4 мм. За тэгээд зүүтэйгээ ингээ харьцуулаад харахад нэг иймэрхүү харьцуулагдчихэв. За тэгээд нүдэнд болохоор мэлхийн нүдэнд бага зэргийн цагаан, бага зэргийн хар утаснууд хэрэгтэй. За мэдээж энэ утастайгаа дөхөв өргөн нарийнаараа дөхөв утас авал их зүгээр. За тэгээд нүд нэхэхэд хэрэгтэй 3.5 мм-ийн дэгээ зүү. За нүдээ тогтоож явахад хэрэгтэй нэхмэл эдлийн зүү, оёдлын зүү. За тэгээд тэмдэглэгч нэг 3-аас 4 ширхэг байхад болно. За мэдээж таслагч, хайч өөрт байгаа аль нэг юмар утас таслах ийм юм хэрэгтэй болно. За тэгэхээр хичээлдээ орцгоё. За тэгэхээр биднэрт хамгийн эхэлж юу хэрэгтэй? 6 ширхэг эхлэл гогцоо хэрэгтэй. За уяанаасаа эхлээд толгойн даруулга хэсэг тэгээд дахиад уяа ингээд үргэлжлүүлээд нэхэх учраас эхлээд нэг талын уяагаа нэхэж эхэлнэ гэсэн үг. За уяандаа болохоор 6 гогцоо аваад эхэлнэ. За гогцоо эхлэл гогцоог бол өөрсдийнхөөрөө авсан ч болно, намайг дагаад авсан ч болно. За бага зэргийн 6хан гогцоо учраас нэг урт утас үлдээгээд хэрэггүй. За ингэж бариад энэ тасархай утас маань эрхийн уран дээгүүрээ үргэлжилсэн утас маань 7 ор дээгүүр ингээд бариад за нэг зүгээрээ ингэж эргүүллээ нэг гогцоо. За дахиад эндээс нь ингээд эргүүлээд нэг гогцоо. За үргэлжлүүлээд эрхийн хурууныхаа энэ өнгөөрөө оруулаад цаад 7 ор дээр явж байгаа утсаа гогцоодож гаргаж ирнэ ингээд. Эрхийн хуруугаараа татлаа 2 гогцоо. За эрхийн хуруунд инхээр энд нэг ийм гогцоо үсэж чад энэ гогцоо руугаа зүгээ орууллаа. Цаад 7 ор дээгүүрх утсаа нааш нь татаж гаргаж ирлээ. Энийгээ тавиад татлаа 3 гогцоо. За ингээд 6 гогцоо биднэрт хэрэгтэй. 6. За одоо энийгээ уяа болгоод ингээд дээш нь нэхэд явна гэсэн үг. За энийгээ ингээ эргүүлээд за зүү маань болохоор заавал ийм сатуурхтай биш. Нөгөө салангууд ийм урт зүүч байсан болно шүү. За ихтэй хэмжээ нь 4 мм их. Зүүний хэмжээ. За ингээд энэ тасархай утас одоо бид нэхэхгүй үргэлжилсэн утсаараа нэхэд явна тий. Тэгэхээр энэ үргэлжилсэн утсаа цааш нь гараад хэрвээ анх сурж байгаа бол энийгээ энд нь ингээд зүгээр зангидаад өчөж болно. Нөгөө гогцоогоо юу яахгүйгээд мултлахгүйгээд зүүнээсээ хөвөхгүйгээд за ингээд энэ үргэлжилсэн утсаараа нэхэд явна. За яаж нэхэх вэ гэхээр энэ зүгээ эндээс нь биш одоо энэ уртлаас нь ингэж оруулаад за тэгээд нааша гогцоод нь
гаргаж ирлээ. За дахиад эндээс нь оруулаад гаргаж ирлээ. Эндээс нь оруулаад энийгээ ингэж яаж гогцоодж байгааг нь сайн хараарай. Оруулаа энэ зүгээрээ ингэж хүмүүс бас нэхэд байдаг, ингэж нэхэхгүй. Яг энэ зүүнийхээ доогуур утас нь яваад дээгүүр нь гараад энийгээ нааш нь гогцоодно. За дахиад ойрхоноос харуулъя. Энэ зүү маань ингэж ороод утсаа энэгээр гаргаж ирээд мултлаа, гогцоогоо мултлаа. Гэт. За ингээд нэхэд явахнаа эргүүлээд энэ утсаа цааш нь ингэж болгож барьлаа. За яг саяныхтайгаа л адилхан нэхнэ гэсэн үг. Урдаас нь ингэж зүгөө оруулаад цаад гогцоогоо цаад утсаа гогцоодж гаргаж ирлээ. За ерөөсө 6хан гогцоо ингээд дээш нь нэхэд явах нь. За энэ нэхээс маань болохоор garter stitch буюу монголоор нэршлиг мэдэхгүй байна. Ийм альж талаасаа адилхан харагддаг тийм нэхээс байгаа. За энийг цааш нь гаргахад урд талаас нь оруулаад за тэгээд ингээд за ингээл дээш нь ерөөсөө ингээл эргүүлээл 6хан гогцоо яг адилхан нэхээсээр нэхэлтээр ингээд дээш нэхэд явна. За энэ хэр зэрэг урттай нэхээ гэхлээр нөгөө 26 см орчим. За та нарын уяаныхаа уртыг өөрсдөө бас тааруулж болно. Урт уяатай хий гэвэл 26-аас дээшээ нэхэж болох байна. Богино уяатай хий гэвэл 26-аас хасаад. Гэхдээ хамгийн богиндоо л нэг 22 см ч юм уу байвал зүгээр. За мэдээж хүүхдүүд, том хүүхдүүд, бага насны хүүхдүүд гэдэгт хамаараад бас уяаныхаа урт огныг тааруулж болно. За тэгээд ингээд өөрсдийнхөө нөгөө хүссэн урт хүртлээ яг энэ нэхээсээрээ нэхэд явах нэ. За ингээд уяагаа нэхэж дуусчаад эргээд уулзъя. За уяагаа нэхчихсэн 26 см. За та нар өөртөөгаа шугам, метр аль ямар нэгэн юмараа ашиглаад хэмжижээрэй. За ингээд уяагаа 26 см болтол нэхсэн. За нэхээс маань ерөөсөө альж талаасаа ингэж адилхан харагддаг. Нэхээс агаадаг ингээд баг зэргийн суналтай. Энийг яхаа бас нөгөө манжаатаг, ингрийн манжаатаг энтернд бас ашигладаг юм нэхээс агаа шүү. За тэгээд 26 см болтол нэхсэн. Тэгэхээр одоо чихний хэсгээ нэхэж эхэлнэ. Чихний хэсэг дээр болохоор ингээд гогцооныхоо тоог нэмээд ишигээ өргөн болж эхлэх байгаа. За гогцооны тоогоо яаж нэмэхийг одоо би та нарт зааж өгье. Яг энэ нэхээсээрээ үргэлжлүүлээд эхний энэ гогцооны дараа болон сүүлийн гогцооны өмнө гогцоо нэмж явна. За нэг игнэндээ 2 удаа нэмнэ гэсэн үг. За энэ игнэнд. За эхнийхээ нэхлээ. За эндээсээ яаж гогцоо нэмэх вэ гэхлээр энийгээ энэ утсаа эрхээ хуруугаа ингээд гогцоо нэмлээ. За дахиад нэг харуулъя. Энэ эрхээ хуруу чинь доороос нь ингээд үнэхээр гогцоо өсчихөж байгаа. За энийгээ зүүндээ ингээ хийчин гэсэн үг. За ингээд нэг гогцоо нэмчин гэсэн үг. За үргэлжлүүлээд сүүлийн нэг гогцооны өмнө нэмнэ гэсэн шүү дээ. Тэр болтол нь. За нэхлээ. За тэнгүүд эндээ болохоор эсрэгээр нь нэмнэ. За сая ингэж аваад нэмсэн шүү дээ. Одоо болохоор дээрээс нь хуруугаараа гогцоодоод эндээс нь хийнэ. За энэ хоёр маань болохоор юу маань өөр гарч байгаа. Харагдах байдал нь
өөр. Нэг нь ингэж гарч байгаа, нэг нь ингэж гарч байгаа. Энэ нөгөө явж байгаа утас нь. За. Хэрвээ энэ нөгөө толгой эргээд ах юм бол аль нөгөө энэ хоёрын амархан санагдаж байгаагаар нь хоёулангийн нэмээд явчих болно. За энийгээ дахиад харуулъя. Доороос нь биш, дээрээс нь хуруугаараа ингээ гогцоо үсгэлээ. Энэндээ зүгээ ингэж хийлээ. За сүүлийнхийг нь нэхлээ. За энэ нэгнэнд би гогцоо нэмцээ. Эргүүлээд би гогцоо нэмэхгүйгээр нэмсэн гогцоогоо нэхнэ. За би эхний нэг гогцоогоо нэхлээ. Хоёр дахь болохоор ийм байдалтай харагдаж байгаа. За энэ. За ойрхоноос харуулъя. Тэнгүүд зүгээр энэ хажуу талаас нь хийгээд нэгчнэ. Эндээс нь хийхээр энэ маань ингээд мушгирчж байгаа энэ гогцоо маань. Тэгэхээр арай өөрөөр энэ нэмсэн гогцоогоо хажуу талаас нь оруулаад нэхнэ гэсэн үг. За тэгээд үргэлжлүүлээд за энэ гогцоогоо болохоор сая эндээс нь оруулсан бол энийгээ болохоор зүгээр нэгтгэх шигээ эндээс нь оруулаад нэхнэ. За ойлгохгүй бол энэ хэсгийг сайн ухраагаад дахиад дахин үзчихээрэй. За одоо 8 гогцоотой болсон бид нэмээд. За тэгэхээр дахиад нэмэлт хийн. Энийгээ юу яана? 10 гогцоо болтол нэмнэ. За тэгэхээр эхнийхээ нэмхлээ. Дахиад одоо энд гогцоо нэмнэ. Яаж илээ? Доороос нь ингэж аваад зүүндээ хийлээ. За үргэлжлүүлээд сүүлийн нэг гогцоо хүртэл нэхэд. За одоо энийг болохоор дээрээс нь хуруугаараа тэгээд за ингээд. За эргүүлээд би болохоор нэмэхгүй нэхнэ гэж хэлсэн те. Сая нэмсэн учраас нэмэхгүй ээлжлүүлээд нэх ёстой. За энийгээ эхний нэмэлтийн гогцоогоо хажуу урдаас нь биш хажуу талаас нь оруулаад нэхлээ. Үргэлжлүүлээд нэгтгэрээ нэхнэ. За энэ нэмэлтийг болохоор яг л зүгээр нэгчээснараа ингэж аваад нэхнэ. За ингээд би 10 гогцоотой болсон. Ерөнхийдөө бол 2 ирмэгийн 5 гогцоо гэсэн үг энэ маань. За одоо биднэрт голын үндсэн хэсгийн гогцоо нэмэгдэж ирэх хэрэгтэй байгаа. За одоо дахиад нэмэлтээ хийн. Эндээ нэг нэмлээ. За ингээ 3 дахь удаага нэмэлт хийчин гэсэн үг би дээшээгээ 4. За ингээд 1 2 3 4 5. Ингээд нэмэлтний гогцоотойгоо нийлээд 5 болсон. За энд би тэмдэглэгч тавьчихна. За энэ маань болохоор миний ирмэгийн 5 гогцоо. За голын 2-ыг нэхлээ. Дахиад гогцоо тэмдэглэгч тавилаа. За 1 2 3. За энд би нөгөө нэмэлтээ хийж байгаа те. За ингээд захын 5 ирмэгийн 5 буюу болон үндсэн хэсгийн 2 гогцоо бий болсон гэсэн үг. За одоо энэ буруу талдаа болохоор зүгээр нэгчин те нэмэлт хийсэн учраас өмнөх юунд нь дахиж нэмэлт хийхгүй нэхлээ. За энэ хоёр талын 5 гогцоог дандаа энэ уяа нэгсэн шиг нэхэсээрээ нэхэж явна. За тэмдэглэгчээ шилжүүллээ. Одоо энийг бол ингэж нэхэхгүй. Одоо үндсэн биений маань гогцоо учраас арай өөрөөр нэхнэ. За утсаа нааш нь гаргаж ирлээ. Одоо ар нэхээсээр нэхнэ гэсэн үг. Энийгээ ингэж нэхнэ.
За би дахиад харуулъя. Ойрхоноос утас маань дандаа цаана явж байгаа тийм үү? За энэ голын хоёрыг нэхтээ болохоор нааш нь ингэж гаргаж ирлээ. Зүүгээ хажуу талаас нь хийлээ. Энэ гогцоондоо зүүн доогуура утсаа оруулаад энэ утсаа цааш нь нөхөрөө дээгдэж ингэж гаргаж ирнэ. За дахиад утас нь наана байж гин. Зүүгээ баруун талаас нь ингэж зүгээр хийлээ. Утсаа доогоор нь оруулаад энэ утсаа гогцоогоороо дээгдэж гаргаж ирлээ. За тэмдэглэгчээ шилжүүлээд за энэ 5-ыг болохоор өмнө нэгчээснараа за ингээд эргүүлээд за одоо ирмгийн энэ 5-5-ыг болохоор яг энэ өмнөх нэгсэн шиг нэхэд явна. Энэ голын 2 гогцоо маань болохоор өөр нэхээсээр нэхэгдээд явна. Мөн нэмэлт хийх газар маань өөрчлөгдөж байгаа. За тэгэхээр энэ тэмдэглэгчний дараа энэ тэмдэглэгчний өмнө нэмэлтүүдээ хийгээд явна. За тэгэхээр эхний 5-ыгаа хуучин өмнөх шигээ нэгтгээрээ нэхлээ. Энэ 5 дээр болохоор одоо гогцоо нэмэхгүй нэ штэ. Энэ чинь ингээд ирмгийн буюу захын энэ 2 юу гогцоо нь болцсон гэсэн үг. За тэмдэглэгчээ шилжүүлээд за эндээ болохоор өмнө яаж нэмжсэн тэр нэмсний адилхан нэмнэ. За тэгэхээр голын 2 гогцоогоо харин одоо арай өөрөөр нэхнэ. Энийгээ өмнө нь ингэж оруулж исэн бол хажуу талаас нь ингэж оруулаад цаанаасаа дэгэдлээ. Утас нь бол цаанаага хэврээ байна. За хажуу талаас нь харуулад цаанаас дэгэдлээ. За энэ болохоор өнгөн нэхэс буюу үндсэн нөгөө хэсэг маань гарч ирж байгаа. За гогцоогоо нэмлээ. Тэмдэглэгчээ шилжүүлээ. За нөгөө сүүлийн 5 болохоор өмнөх шигээ нэгчин. За эргүүлээд тэмдэглэгч хүртлээ 5-ыгаа нэгтгээрээ нэгчин. За тэмдэглэгчээ шилжүүлээд утсаа наана гаргаж ирээд түрүү нэг 2 гогцоо нэгсэн штэ тэрэн шигээ. За тэгтээ эхний нэмэлтээ болохоор араас нь оруулаад нэхнэ. За үргэлжлүүлээд 2 дахь болохоор ингээд нэхнэ. За энэ нэмэлтүүд дээр толгой эргээд байвал зөвхөн эхний энэ янзаар дандаа ингээд энэ 2 талд нэмээд явж болно. За энэ маань ийшээ харцсан байгаа. За дахиад сайн хараад аваарай. За утсаа нааш нь гаргаж ирлээ. Одоо ар нэхээс нэгж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ нэмэлтээ болохоор зүгээ цаанаас нь оруулаад утсаа зүүн доогоороо хийлээ. Цааш нь гаргалаа. За энэ хоёрыг болохоор хуучин шигээ энийгээ хажуу талаас нь оруулаад зүүн доогоор утсаа явуулаад цааш нь татаж гаргалаа. Энэ болохоор ар нэхээсийн нэхэлт гэсэн үг. За энэ нэмэлт маань болохоор зүгээр яг энэ хоёртойгоо адилхан нэг чинь. Энэ хоёр нэмэлт чинь ингээ хоёр өөр гарч байгаа. За энэ 5-ыг болохоор яг хуучин уяа нэгсэн нэхээсээрээ нэгчин гэсэн үг ингээд. За эргүүлээд за энэ маань ингээд нэмэгдээд ийм болж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо өөрхөө хүссэн өргөн болтлоо. Одоо гогцоо ингээд нэмээд явна гэсэн үг. За тэмдэглэгчээ шилжүүллээ. Гогцоо нэмлээ. Энийг болохоор эндээс биш хажуу талаас нь оруулаад өнгөнөхөөсөө нэхлээ. Голын гогцооны тоо маань нэмэгдээд явна гэсэн үг байна шүү дээ. За эндээ гогцоогоо нэмлээ. Тэмдэглэгчээ шилжүүллээ. За ингээд гогцооны тоо маань ингээд нэмэгдээд явна гэсэн үг байна.
За энийгээ эргүүллээ. Энэ тал маань болохоор бидний ар тал буюу дотор тал болж байгаа. За эхний болон төгсгөлийн 5 гогцоог яг энэ уяа нэгсэн шигээ за дахиад ар дээрээ өрөөд ирсэн ар нэхээсээр нэх нь энийг нааш нь гаргалаа. Эхний нэмэлт гогцоог болохоор цаанаас нь оруулжгаад нэхлээ. Үргэлжлүүлээ зүгээр хажуу талаас нь оруулаад нэхнэ. За энэ тавыгаа хамгийн эхэлж нэхжсэн шигээ нэхлээ. За ингээд голын хэсгийн гогцооны тоон ингээд нэмэгдээд явжаад за ингээд харуулъя. Тэгэхээр нэхээс нь бас өөр гарч ирж байгаа. Энэ нь болохоор хонио холбоо шиг ингэж харагдаж байгаа. Өнгө нэхээс за эргүүлэх юм бол энэ зүгээр юм энтэйгээ ялгаагүй харагдаж байгаа нь ар нэхээс болж байгаа. За тэгэхээр өөртөө ингээд нэхж нэмж байгаад эндээс энэ хоёрын хооронд хэмжиж яагаад эсвэл толгоон дээрээ тавьж үзчихээд өргөн нарийн боллоо гэсэн хүртлээр энэ гогцоо саяных шиг нэмээд явна гэсэн үг байна. За тэгэхээр одоо бол би одоохондоо 8 см өргөнтэй болцсон байна. За тэгэхээр би энэ 13 см өргөнтэй болтол саяны байдлаар гогцоогоо нэмээд явна гэсэн үг. За тэгэхээр нэг ойролцоогоор 10 гогцоо буюу дахиад нэг 5 удаа ч юм уу эсвэл нэг 8 гогцоо ч юм уу 4 удаа ингээд нэмхнээ та нар хүсвэл бүр дахиад нэмээд өргөн болгож болно. Өөрсдийн чинь одоо толгоондоо тааруулах бас үзэмжиндээ тааруулах асуудал байгаа. За энэ янзаар нэмээд өөрсдийнхөө хүссэн өргөн хүртэл нэмчээд эргээд дуулцъя. За ингээд би нөгөө гогцоогоо энэ хоёр юуны тэмдэглэгчнийхээ энэ хоёр талд нь нэмсээр байгаад миний энэ гогцоо хоёр тэмдэглэгчний хоорондох гогцооны тоон 16 болцсон байгаа. За ингээд миний ерөнхийдөө нэгчаа зүйлийн маань өргөн нь би болцсон гэж үзсэн. Одоо эндээс энэ хоёр хооронд ийм өргөнтэй ахна штэ. За ингээд эндээсээ үргэлжлүүлээд ямар ч нэмэлтгүйгээр зүгээр яг энэ хоорондоо байгаа нэхээс шиг нэхэд явна. Ирмэгийн мэдээж ирмийнхаа нэхээсийг нэхэд яг энэ хооронд болохоор яг энэ нэхэл дээрээ нэхэд явна гэсэн үг. За хэр зэрэг урттай нэхэх вэ гэдгийг болохоор та нар өөрсдөө шийднэ. Яг тэгэхээр та нарын нэхэж байгаа толгойн хэмжээ миний нэхэж байгаа толгойн хэмжээ хоёр бас зөрж магадгүй учраас тийм ээ. За тайлбарлаад өгье. За ингээд хүний толгой чих байла. За энд нь зүгээр нүд шүү төлөөлүүлээ зурчих. Зураасаар. За тэгэхээр энэ нөгөө зүүж байгаа ноосон даруулга маань болохоор чихний яг энэ доороос энэ уяаг оролцуулахгүйгээр те уяанаас дээшээгээ эндээс болохоор яг чихний доороос эхэлсэн хэсэг гэж үзнэ. За ингээд дээшээ явж байгаа. За нэг энэ талаас за энд нь ингээ уяан. За ингээ унжаад байж байгаа шүү. За тэгэхээр ямар хүнд нэгж байгаа вэ? Тэр хүнийхээ толгойн хэмжээг авна. За ингээд энэ чихний доорх яг энэ хэсгээс яг толгойн дээгүүрээ ингэж явуулаад энэний чихний доотх хүртэл. За яг энэ хоёр хүртэл энэ хооронд зүгээр хэмжин метрээр хэмжин гэсэн үг. Ийм 1000 метр эсвэл утсан гэж 1000 метр ахгүй бол уцаар ингэж хэмжиж тасалчаад тэр уцаар ингэж тавьж гаад шугамар хэмжиж болно. За тэгэхээр минийх болохоор энэ чихний доотхоос нөгөө чихний доотх хүртэл 45 см байгаа. Мэдээж хэмжихтэй яг толгоонд наагаад хэмжинэ. Мэдээж хүндий хэмжихгүй малгай өмсгөж байгаа юм шиг те ингээд. За минийх 45 см байгаа урт нь. Тэгэхээр эндээс ийшээгээ энэ хоёрын хооронд хэдэн сантиметр байна хэмжиж чинь. За За, ингээ хэмчгээр
За минийх нэг 7 хагас ч юм уу сантиметр байна. За минийх 7 хагас сантиметр байна. 7.5 сантиметр байна. За тэгэхээр энэ одоо энэ нэхэгдсэн байна. Ингэж явж байгаа чихний нөгөө чихэн дээр бас адилхан ийм хэлбэр гарах ёстой шүү дээ, тий? Тэгэхээр энэ хэлбэр маань 2 давтагдах ёстой гэсэн үг болчихж байна. Тэгэхээр энийгээ 2-оор үржүүлэхээр одоо 2 чихэн дээр байгаа гэсэн үг шүү дээ. Энэ нь болохоор нэг талын чихтэй, энэ нь нөгөө талын чихэн дээр үржүүлэхээр хэд вэ? 15 см болж байна. За тэгэхээр ерөнхий миний нэхэх ёстой урт маань 45 см байгаа. За тэгэхээр 45 см-аагаа сантиметраасаа 15 см-ийг хасгаар 30 см үлдэж байна. За 30 см-ийн хэмжээтэй одоо цаашаага ийм уртым нэхэх ёстой гэсэн үг болчихж байна би. За 30 см-ийн хэмжээтэй. За энийг нэхэхтэй болохоор одоо ямар ч нэмэлтгүй нэхэ штэ. За би энэ нэмэлт хийж дуусаад нэмээд ардталт нь нэмэхгүй нэг игнээ хийгээд ингээд энд ирсэн байгаа. За тэгэхээр сүүлийн одоо игнэний нэг гогцоон дээр нь тэмдэглэгчээ тавьсан байгаа. Тэгэхээр энэ гогцооноос үргэлжлүүлээд энэ 30 см байх ёстой гэсэн үг байна. За нэхэхтэй бол мэдээж ирмэгийн гогцоогоо ирмэгийн 5 гогцоогоо ингээ хамгийн анх нэгчээснээр нэхэн. За би энд нэмэлт хийхгүй шууд нэхэх ёстой байгаа. Тэгэхээр энийг хажуу талаас нь оруулаад өмнө түрүүнд заасан тий. Ингээд өнгө нэхээсээ нэг чинь энэ бол ингээ гогцоондоо байж л байна. Дараа нь хэмжихэд амар учраас хаанаас эхэлж хэмжих вэ гэдгийг тэмдэглэж байгаа. За ингээ өнгө нэхээсээ хажуу талаас нь ингэж оруулаад энэ утас авалт нь бол адилхан шүү дээ тий. Сануулж хэлэхэд. За ингээд за энд бас нэмэлт хийхгүй. За үргэлжлүүлээд 5 гогцоо. За эргүүлээд за энийг бол яг адилхан нэхээд тэмдэглэгчээ шилжүүлээд тэмдэглэгчний дараагаас өөрөө нэхэж эхэлнэ тийм ээ. Энийг урагш нь гаргаж ирлээ. Хажуу талаас нь урагш нь ингэж орууллаа. Гаргаж. За энийг ингэж орлаа. Энэ болохоор ар нэхээс утсан наадталтаа гарч ирж байгаа нь ар нэхээс. За нөгөө талын тэмдэглэгч хүртэл яг энэ нэхээсээрээ за тэмдэглэгчээ шилжүүлээд тэмдэглэгчний дараагаас анх нэгчээсэн хэлтээрээ эндээс нь оруулаад оруулах нь л ер нь бол өөр байгаа зү тий. За ингээл ерөөсөө нэмэлт авахгүй яг энэ янзаар нэхэн энэ талтай гарахаараа өнгө нэхээс энэ талтай гарахаараа энэ ар нэхээсээр нэхтээд хоёр захын 5 гогцоо бол хамгийн анхын нэгчээсэн нэхээсээр нэхтээд явчин гэсэн үг. За 30 см хүртэл нэхчээд та нарыг өөр гарсан бол яг тэр хэмжээ хүртлээ яг саяны аргаар нэхчээд эргээд уулзъя. За ингээд нэмэлтгүйгээр за энэ тэмдэглэсэн гогцооноос игнэнээс ийшээгээ 30 см болтол нэгсэн байгаа. За тэгэхээр ерөнхийдөө үндсэн толгойн дээгүүр ингээ явах манд гарч чин гэсэн үг шүү дээ. Энэ болохоор нэг талын чихэн дээр байрлах хэсэг. За тэгэхээр нөгөө талынхаа чихний одоо ингээд энэ ийм хэлбэртэй энэ хэсгийг одоо гаргана гэсэн үг. Гэхдээ бид нэр эхлэхдээ эндээрээ дээшээ гогцоо нэмэх аргаар ингээд гогцооныхоо тоог нэмээд
ийм хэлбэр гаргасан бол одоо энэ талаа ийшлэхэр чинь хэлбэр нь ингэж гарч ирэх ёстой шүү дээ тий. Тэгэхээр эсрэгээр нь гогцоо хасах аргаар нөгөө энэ хэлбэрийг гаргах ёстой байгаа. За тэгэхээр одоо энэ голын энд надад 16 гогцоо байгаа. Энэ 16 гогцоогоо 2 гогцоо болтол хасна гэсэн үг. За би энд 2 гогцооноос ахуулаад 16 болтол ингээ нэмсэн шүү дээ тий. Одоо энэ болохоор эсрэгээр нь 2 гогцоо болтол хасна. За тэгэхээр энэ тэмдэглэгчний дараа энэ тэмдэглэгчний өмнө хасалт хийгдээд явна гэсэн үг ахна. За тэгэхээр ирмгийн гогцоогоо бол зүгээр юу яач. Ингээд нэгчин. За тэгэхээр энэ 2 гогцоон дээр хасалт хийгдэнэ гэсэн үг. За яаж хийх вэ гэхлээр ойртуулж байгаа. Зааж үгүй. Одоо энэ маань болохоор шууд ингэж нэхэдсэн шүү дээ. Тэгэхээр гогцоо маань болохоор гогцооны нөхөө нь ийшээгээ баруун тишээ харцсан байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр энэ гогцоогоо энэ хоёроо шууд зүүндээ шилжүүлж авчаад энийгээ зүүн тиш нь харуулад буцаагаад зүүндээ хийчихнэ ингээд. За энэ 2 гогцоо маань зүүн тишээ харцсан байгаа гэсэн үг. Одоо харах юм бол энэ маань баруун тишээ, энэ хоёр нь зүүн тишээ. За одоо хасалтаа хийн. Яаж хийх вэ гэхлээр энэ 2 гогцоогоо хамтд нь зүүн талаас нь зүүгээ оруулцгаад нэхнэ гэсэн үг. За дахиад одоо ингэж нэхэдсэн шүү дээ хамгийн анх тэрэн шигээ. Гэхдээ хоёулангийн цуг давхар ингээд давхар. За цугт нь ингэж нэхнэ гэсэн үг. За энийг жоохон татаад өгөөрэй. Тэгвэл энэ хоёрын хооронд хасалтыгээ явж байгаа тохиолдолд завсар гарах гэдэг шүү. За ингээд энийг хайлт татаж өгөөд за үргэлжлүүлээд нөгөө талын тэмдэглэгчний өмнөх 2 гогцоо хүртэл зүгээр нэхнэ. За энэ хоёр дээр хүрээд ирлээ. За энэ 2 гогцооны хасалтаа болохоор амархан ерөөсөө янз бүр болгож янзлах шаардлага байхгүй. Цогт нь шууд нийлүүлээд нэгчнэ. Одоо ингээд нэхээ явж байсан шүү дээ тий. Тэрэн шигээ гэхдээ хоёулангийн цогт нь ингээд нэхнэ гэсэн үг. За ингээд нэг гогцоо хассан гэсэн үг болчихж байна. За тэмдэглэгчээ шилжүүлээд зүгээр нэхнэ. За эргүүлээд ард талаа бол зүгээр л хасалт янз бүрийн хасалт байхгүй. Зүгээр л өмнөх шигээ нэхнэ. За энэ наарыгаа зүгээр ингээд ар нэхээсээ хассан гогцоогоо ар нэхээсээр тэгээд зүгээр л нэгтгэх аргаараа нэхээд ингээд за энэ ирмгийнхийг болохоор бүр анхны нэхэл дээрээ за ингээд нэг хасалт хийчлээ. За одоо дахиад энэ өнгөн тал дээр ирээд хасалтаа ихнэ. За мэдээж яг саяныхтай адилхан энэ хоёр дээр хасалт ихнэ. За ингээд энэ голын тэмдэглэгчний хоорондох гогцоо 2 болтол нь ингээ хасалтаа ихнэ. За тэгээд 2 болгочоод эргээд уулзъя. За нөгөө хасж явсаар 2 тэмдэглэгчний хоорондын гогцооны тоон 2 болцсон байгаа. За тэгэхээр одоо болохоор хасалтаа арай өөр газар хийж эхэлнэ. За энэ нөгөө талын чихэн дээр болохоор эхлэхдээ эхний гогцооны өмнө сүүлийн гогцооны эхний гогцооны дараа сүүлийн гогцооны өмнө нэмэлтүүдээ хийсэн шүү дээ. Тэрнтэйгээ адилхан энэ дээр эхний гогцооны дараас сүүлийн гогцооны өмнө хасалтаа хийж явна гэсэн. За ингээ хасалтаа хийгээд уяаныхаа 6 гогцоогоо үлдээн гэсэн үг ахна шүү дээ.
За тэгэхээр одоо болохоор дандаа энэ нэхээсээр нэхэж явна гэсэн үг байна шүү дээ. За эхний гогцооны дараа хасалтаа хийхдээ болохоор зүгээр хоёр гогцоогоо цогтно гэж аваад хийчихнэ. За энэ тэмдэглэгч одоо биднэрт хэрэггүй. Энийгээ хуучин нэхчихснараа. За сүүлийн гогцооны өмнөх хоёр дээр хасалт хийн. За энийг хоёулангийн цогтно гэж аваад нэхчихнэ. За эргүүлээд бол хасалт хийхгүй зүгээр нэхэх ёстой байгаа. За одоо бол дан ийм нэхээсээрээ дуустал нь нэхнэ. За одоо буцаад энэ өнгөн тал дээр гард ирлээ. Хасалтаа хийн. Энэ эхний гогцооны дараагийн хоёр дээр хоёулангийн цогтно авлаа. Энийгээ бас татаж өгөөж хангална. За энэ хоёр дээр бас хасалтаа хийлээ. За эргүүлээд зүгээр хасалтгүй нэхлээ. За гих мэтчлэн хасалтаа хийсээр хагаад одоо надад болохоор 8 гогцоо үлдсэн байла. Одоо би нэгэн хасалт хийн гэсэн үг байна шүү дээ. Нэгэн хасалт хийгээд 6 гогцоотой үлдэх юм байна. За тэгэхээр 6 гогцоотой үлдчихэд нөгөө хамгийн анх энэ уяа нэхчихсэн шигээ энэ нэхээсээрээ нэхэд нөгөө талынхаа уяаг гаргах нь байна. За мэдээж урт богино нь бол адилхан нэгчин. За эндээс ахуулаад ингээм ийм урттай нэхэх гэсэн үг. За тэгээд энэ уяагаа нэхэж энэ хүртэл нэхчээд энэ уяагаа хааж дуусгахыг би зааж өгнө. За энэ талынхаа уяаг нэгсэн. Одоо сүүлийн хасалтаа хийгээд 6 гогцоо үлдээгээд уяагаа нэхчихсэн. Ингээд миний уяаны урт боллоо гэж үзээд энд ирсэн байгаа. За тэгэхээр энийг яаж дуусгах вэ гэхээр хос зүүнний нэхмэлийн хаалт гэж байгаа. За тийм хаалтаар нэхэд дуусгана. За тэрийг яаж нэхдэг вэ гэхээр эхний нэг гогцоогоо нэхлээ. Дараагийн нэг гогцоогоо нэхлээ. За цаашаа нэхгүйгээр одоо энэ нэгсэн эхнийг нэгсэн гогцоон дундуураа хоёр дахь гогцоо гаргаад ирнэ. За би дахиад үзүүлье. Эхнийхээ нэхлээ. Хоёр дахь бас нэхлээ. За энэ эхний нэгсэн гогцоон дундуураа хоёр дахь гогцоогоо ингээд гаргаад ирнэ. За дараагийнхаа гогцоог нэхлээ. Одоо энэ эхний гогцоон дундуураа нэгснээ гаргаад ирнэ. Ингээд яваад байна гэсэн үг. Энд нь ингээд дээдлэлт нь хонио холбоо үүсдэг байгаа шүү. За нэхлээ. Эхнийхээ гогцоон дундуураа гаргаж ирлээ. За нэхлээ. Энэ гогцоон дундуураа энийг гаргаж ирлээ. За ингээд хаагаад дуусгах чинь. За тэгээд эндээ зүгээр энийг нэхэд энийг чанга татчихвал энэ маань ингээд зангираад энэ маань хөөгдөхгүй болчихно гэсэн үг. За ингээд үндсэн юу маань дууслаа даруулга маань. За энэ юунуудаа яах вэ гэхлээр илүү утаснуудаа яах вэ гэхлээр нэхээс дундуураа ингээд гүйлгээд тэгээд зүгээрээ
ингээд ихэс дундуураа гүйлгээд энийгээ далталчиж болно. За ингээд буцаад далталчихна гэсэн үг. Нөгөө талынхаа бас адилхан ингээд нэхээс дундуураа гүйлгээд буцаад далтална. Уцаа бол ерөнхийдөө ингээд далталдаг гэсэн үг. За ингээд бидний үндсэн юу бэлэн боллоо. За тэгэхээр одоо бид мэлхийн нүдэ нэх хэрэгтэй байгаа. За баг зэргийн хар, баг зэргийн цагаан утаснууд хэрэгтэй гэж хэлсэн тийм ээ. За одоо болохоор энэ хос зүү биднэрт ерөөсөө хэрэг байхгүй гэсэн үг. Дандаа энэ дэгээ зүгээрээ. За миний ашиглан 3.5 мм байгаа шүү. За энэ дэгээ зүгээрээ нүдэ нэхнэ. За нүдэ болохоор эхлээд хар утаснаас эхлэн хар, тойроод, цагаан, тэгээд тойроод ногоон. За тэгэхээр Magic Ring буюу шидэт тойрог монголоор. За 7 хуруугаа тойруулаад ингэхгүй шүү. Наашаага унжсан байгаа. За эсвэл 2 хуруугаач тойруулсан болно хамаагүй. Тойруулаад тэгээд зүгээрээ ингээд дээдлээ. За энийгээ нэг хонио холбоор нэхнэ. За ингээд бидний шиднэт тойрог үүссэн гэсэн үг. Одоо би 6 дан нэхээс нэхнэ. За 1 2 яаж дэгээдж байгааг хараарай. 3 одоо энэ дээр нь дандаа хонио холбоо үүсч явж байгаа. За хар утас болохоор нэг сайн харагдахгүй байх шиг байна. 4 за зүгээ 5 6. За энэ тасархай үзүүрээс нь татаад чангалахаар ингээ бөөрхөө болчихно гэсэн үг. За хамгийн эхэлж нэгсэн энд хонио холбоо харагдаж байгаа энд. За энд харагдаж байна уу энд хонио холбоо? За энэ хонио холбоо руугаа ингэж оруулаад маань ингээд хонио холбоо гэсэн үг байхгүй. Ингээд тэгэхээр ингэж оруулж агаад тойргоо холбоно гэсэн үг. Холбох нэхээс тэгээд шууд хоёулангаар нь гаргаад ирнэ. За тэгэхээр нэг хонио холбоо. За эхний энэ шууд сая холбосон энэ хонио холбоо руугаа дахиж оруулаад одоо нэг хонио холбооноос 2 дан нэхээс нэхнэ гэсэн үг. За эхний энэ одоо холбоцсон энэ хонио холбоо руугаа орууллаа. 1 дахиад тэр нөхрүүгээ орууллаа. 2. За дараагийн энэ хонио холбоо дахиад 2-ыг 1-ээс 2-ыг гэж байгаа. Эхлээд 6 байсан бол одоо энэ тойрогт 12 болно гэсэн үг байна. Хугацааны тоо маань. За дараагийн хонио холбооноос дахиад 2-ыг дараагийн хонио холбооноос дахиад 2-ыг. За эндээс 1 2 за сүүлийнхаас 1 2. За ингээд нийт 12 хонио холбоо байх хэрэгтэй. Энийгээ тоолчвол 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За энэ хамгийн анхны хонио холбоо руугаа ороод зүгөө оруулаад за энэ утсаа тасчихна. За одоо бид нөгөө цагаанаа нэхэх хэрэгтэй байгаа байхгүй. За тэгэхээр
энэ цагаанаа энэ тасалсан, сая тасалсан энэ голынх нь биш шүү. Энийгээ түр цааш нь уцтайгаа цуг ингэж барьжгаад энэ цагаанаа болохоор холбоод шууд гаргаад ирчин гэсэн үг. Энэ цагаанаараа холбох гогцоогоо хийн гэсэн үг байна шүү дээ. За одоо сая тасалсан харыгаа сайн татаж өгөөд энд явж байгаа энэ хар маань татаж өгөөд тэгээ энэ хоёрыгаа зүгт нь барьжгаад за нэг хонио холбоо хагас давхар нэхээс. За энийг ороолаа зүгээ. За нөхрөөгөө хамгийн анхны холбосон хонио холбоо руугаа илээ. Холболт хийсэн. Тэгээдж гаргаж ирэхээр бид нэр зүүн дээрээ 3 гогцоотой болсон байгаа. 1 2 3. За энэ 3-ыгаа шууд цогт нь ингээд авчина. За энэ болохоор хагас давхар нэхээс болно гэсэн үг. За би англиас нь шууд орчуулж хэлж байгаа шүү. Монгол хэллэг нь энэ болохоор ороолттой энэ чинь болохоор бага нэхээс гэж хэлдэг. За тэгэхээр хагас бас бага нэхээс гэж нэрлэж болно. За эхнийхээсээ нэгийг авсан. Одоо хоёр дахоос нь хоёрыг аавна. За зүгээ ороолоо. Тэгэхлээ энэ 3 дуураа шууд гаргаад ирлээ. За эндээс 2 гэсэн шүү дээ. Энэ нүхнээсээ дахиад. За ингээд нэхэх явцдаа энэ нөгөө илүү энэ гарсан уцаа дундуур нь ингээ гүйлгээ явбал амар идэг. Дараа нэг уцаа далдлна гэхгүй. За ингээ одоо дахиад энэ руугаа хийлээ. Энийг араас нь харуулвал энийг ингээ голд нь хийж чад энэ уцаа дээдж гаргаж ирж байгаа ингээд. За энийгээ бас голд нь хийж байгаа дахиад дээдж гаргаж ирж байгаа. За одоо дараагийн нүхнээс нэг. За тэгээд дараагийнхаас нь 2-ыг. За тэгэхээр энд маань болохоор нэг нүхнээс нэгийг дараагийн нүхнээс нь 2-ыг ингээ ээлжилж нэхнэ гэсэн үг. За ийм 2 нүхнээс авал нэгийг авлаа. Эндээс нь энэ нүхнээсээ 2-ыг авлаа гэсэн үг. Ингээ тойрог нэгж байгаа тохиолдолд ингээд гогцооны тоон нэмэгдээд явдаг байгаа. Тэгж тойрог үүсгдэг байгаа шүү. За энэ нүхнээс 2-ыг авсан бол одоо эндээсээ нэгийг авна. Дараачихаас нь 2-ыг. За нэгийг дараагийн нүхнээс 2-ыг. За нэгийг дараагийн нүхнээс 2-ыг. Нэгийг дараагийн нүхнээс 2-ыг. За нуц маань дуусчлаа. За ингээд цагаан маань болцсон гэсэн үг байна. Цагаан тойрог маань. За одоо ногооноо нэх хэвстайгаа. За ногоо утсан маань энд явж байна. За ногооноо барьжгаад за хамгийн ихний нөгөө энэ нэхээсний чинь хонио холбоо энд байгаа шүү дээ, тийм энэ. За энэ руугаа оруулаад ногоо утсаараа холболтоо хийчин гэсэн үг. За энэ цагаан утсаа, тасалсан цагаан утсаа сайн чанга татаад. За одоо энэ ногооноороо нэг хонио холбоо. За нэг хонио холбоо. За тэгээд эхний гогцооноос одоо хамгийн анх энэ хар дээр болохоор дан нэхээсээр нэхчихсэн тийм үү? Яг тэр дан нэхээсээрээ одоо нэхэн гэсэн үг. Эхний холболт хийсэн энэ хонио холбоо руу орууллаа. Ороолт авахгүй зүүндээ ороогоогүй шууд ингээд дан нэхээс. За эхнийхээс нэгийг, хоёр дахоос бас нэгийг, гурав дахоос нь 2-ыг авна. Одоо эхнийх дээр нэгийг эхнийхээс нэгийг 2 гэж исэн бол одоо ийм болоод 1 1 2 ингэж явж ин гэсэн үг байна. За 3 дахоос нь 2-ыг, 3 дахь нүхнээс нь 2-ыг. За дараагийн нэг нүхнээс нэгийг, 2 дахь нүхнээс нэгийг, 3 дахоос нь
2-ыг. Энийгээ л давтаад явж гин гэсэн үг. За 1-ийг 2-ыг гэд яг эн чинь ингээд таараад төгсөх хэрэгтэй байгаа шүү. За одоо энд эхнийхээ хонио холбоо руугаа орууллаа. Энийгээ тойргоо холбоно гэсэн үг. За ингээд нүдээ нэгчлээ гэсэн үг энэ. За тэгэхээр энийгээ яаж дуусгах вэ гэхээр ингээ холбоцсон байгаа шүү дээ. Дахиад нэг хонио холбоо нэхлээ энийг жоох утсан гэж татаж гаргаад тасаллаа. Тэгээ энийг ингээ чанга татчвал энэ маань зангидагдаад ингээд ийм болчихжин гэсэн үг. За энд нэг хар утас маань цул яваад байна. Энийгээ жоохон татаад чангалчээ. За ингээд ерөнхий нүд маань бэлэн болж ин гэсэн үг. За тэгээд нүднийхээ ард талд энэ яг дан ногоон өнгөөрөө яг энэ шигээ тойрог нэхэд юу яах хэрэгтэй байгаа шүү. Ингээд давхар тавьж оёох хэрэгтэй байгаа. За тэр юугааны артлын нэхий нүднийхээ арыг. За тойрч нэхэд ингээ холбоцсон. Одоо болохоор уцаа болохоор нэлээ урт таслана. Ягаад гэвэл энэ хоёрыгоо нөгөө холбож ойно. Тэгээд бас энэ нөгөө энэ даруулгандаа нүдээ холбож оёход учраас за энийгээ ингээд тойргоор нөгөө нүдтэйгээ холбож ойно. Тэгээд за энийгээ даблтаад таслаад авчна. За ингээ холбоод орхисон байгаа шүү дээ, тэ энийгээ гаргаад таслаа. Зангидлаа. За одоо энийгээ оёно гэсэн үг. Оёхдоо энэ зүү хэрэгтэй. За зүүндээ уцаа сүглээд. За энд нөгөө ингээ хонио холбоонууд харагдаж байгаа шүү дээ, тий. Ингээд харах юм бол энэ хонио холбоонууд харагдаж байгаа. Хонио холбоо руугаа ингэж зүгөө оруулаад. За мэдээж энэ нүдний маань гадна тал дотор тал энэ бас дотор тал энэ гадна тал. Тэгэхээр хоёр дотор талыг нийлүүлээд тултал нь тасалж болохгүй шүү дээ. Энэ голын утаснуудаа. Тэгэхээр энэ маань хөөрчин. Тэгэхээр дотор нь ингээ энэ утсаа байлгана гэж бодоод. За энэ хонио холбоороо оруулаад сайн татлаа. Энэ утсаа бас дотгошин хийчих. За дараагийн энэ хонио холбоо нөгөө талын яг дараагийн хонио холбоо энэ хонио холбоо энтлийн хонио холбоо. За ингээд дараагийн хонио холбоо энтлийн хонио холбоо. Ингээд хооронд нь холбоод оёхноо хонио холбоо руу ингэж оруулж хаад энд. Тэгэхээр гогцооны тоон адилхан учраас зөөрөх юм байхгүй. Яг таарах ёстой. За ингээд энэ хүртэл нь очих нь байна. За ингээд нүдээ очсон хооронд нь холбоод. За тэгэхээр энийгээ нуулж тавьж гад энэ болохоор том хүүхдийн нарзмаараар нэгж байгаа. За өөртөө толгоондоо өмсөж үзчихээд нүдээ хаана байрлуулах вэ гэдэгт ингээд тэмдэглэж болно. За би болохоор нуул тавьж байгаа голоосоо 4 хагас сантиметрийн зайд нүдээ байрлуулах гэж байна. За энд болохоор тэмдэглэсэн яг гол биш. Голоосоо жоохон аргашаа ах юм шүү нүд нь. Ингээд ийшээ харна гэсэн үг. Тэгэхээр
Яг голд нь биш, жоохон арга шаана. За тэгэхээр ийшээ хэдэн гогцоонд вэ гэсэн үг үү? 1 1 2 3 4 5 6. За 7 дахь игнэн дээр за ингээд энэ одоо хонио холбоо байгаа шүү дээ тийм энэ нүднийхээ хонио холбоор нүд руугаа оруулаад за дараагийнхаа хонио холбоо руу явуулаад заавал ийм гэхгүй өөртөө ял эвтэхнэрэл нүдээ тогтоочин гэсэн үг. За ингээд чангалаад баярлаа. Дараагийн хонио холбоо за ингээд өмсгөд энэ маань босч яах уу үгүй юу гэдгээ бас ингээ хараад ягаарай тогтоогоорой. За энэ маягаар юугаар тогтоогоод нүдээ тогтоогоод за болцсон гэж үзсэн учраас за дотор талд нь аль нэг гогцоо руу гэж хийж чад энийгаа энд нь ингээд зангидчвал энэ оёо маань хөвөрөхгүй за ингээд зангидчих. За тэгээд энэ илүү гарсан утсаа дундуур нь ингэж явуулж гаад тасалчин гэсэн. За тэгээд миний за нүд бэлэн боллоо. За энийгаа бас ингэж тавьж гаад нөгөө нүд болохоор ингэж тэнцвүүлж ингэж тавьж гаад нөгөөдгөө хаанаас нэхэж эхлэх вэ гэдгээ яачгана штэ. Эндээс эхэлж тэм нэхэж эхэлсэн байна. За тавьж гаад сантиметраар хэмжсэн ч болон 4 хагасаас эхэлсэн тий. За эндээс болохоор 7 дахь гогцоон дээр эндээс эхэлсэн штэ тий. За тэгээд ингээ адилхан хооронд нь хичин гэсэн үг ээ. Ойчин гэсэн үг. Эхлээд. За ингээд ноосон даруулга маань бэлэн боллоо гэсэн үг. За аль болох анхан суралцагчид зориулж бүхмийг тайлбарлаж заахыг оролцсон. За ингээд хичээл таалагдсан бол лайк дарж бас бусдаа түгэж шеэр хийгээрэй. Мөн сувгийг маань цаашдаа олон хичээл үзэх хүсвэл сувгийг маань subscribe хийж дагаарай. За тэгээд дараагийн хичээл уулзлаа. Баяр таа.